Аудио үзүүлж байна. Хэрв та бэлэн бол чихвч хийцүү. Чимбагийнх олон сарын турш айлын хажуу өрөө төрөөслөж явсаар эцэст нь баян хушуунд хүний хөлөглөхөөс зайдав. Машин замаас холхон хоосон газар авчээ. Шинхэн авсан газрынх нь эргэн тойронд хашаа хийж байсан болов уу гэмээр хэдэн ширхэг ёрдоосон мод цохоо ухааж. Айлын хажуу өрөө төрөөслөж явдаг Чимба болон түүний эхнэр хүүхэд өөрсдийн гисэн газартаа болж дахиж хүнд хард түрээсийн сар сардаан түлгэж шаардуулахгүй байх болсонд хөлн газар хүрэхгүй баярлаж байлаа. Худалдаж авсан эзэмшил газар дээрийн 5 хантай хундан цагаан гэр барьж мөн газраан тойруулан модон хашаа татжээ. Удалгүй хэд хоногоос нь хашаандан газар ухаж жорлонж гаргаад амжив. Чимбагийнх гэдэг айл ийм сайхан төвхнөж тав хийсэн амьдралтай болсон ч заримдаа хачин зүйл тэдэнд тохиолддог байж. Хамаатных нь ах дүүнэр хааныг гэрт нь ирж хонохоор шөнө нь хар дараад байдаг. Тайван амарч чаддгүй байсан гэн. Сүүлдээ бүрийн хачин жигтэй явдал нь даамж иржээ. Нэг шөн Чимба унтаж байгаад шөнө нь даарад сэрсэн байна. Тэгтэл хүнжлийг нь тэр тор газар холгигч нь чулуудчихсан байж. Энэ явдал нь сүүлдээ бүр хэвийн үзэгдэл болжээ. Чимба эхнэр хүүхдэн айлгахгүй гэсэндээ эхнэртэн найз нь харин зүүдэндээ хүнжлөө шидчихэд байдаг болж гэж хэлээд аргалсан байгаа юм. Ингээд тэднийг шинэ гэртэн орсноос хойш даруй жилийн дараа түүний эхнэр Чимгээгийн найз болох гэрэл тэднийд хэд хонохор болж ирсэн байна. Учир явдлыг асуувал нөхөртөөгөө муудалцаад ирсэн юм байх. Тэгээд хэд хоног ожилгүй цаадхыгаа сайн хашрааж угаад очих гэж байгаа царай нь нэг юм. 2 дахь хоног дээр Чимбагийн гэр бүл хөдөө явах болжээ. Төв аймгийн жаргаланд сум орж ээждэрэн очихор болсон гин. Ингээд тэд гэрлийг гэртээ ганцаарнг орхиод ээждэрэн очичход маргааш өглөө гэртээ буцаж иржээ. Гэртэн яваад орвол гэрэл зүүн талын орон дээр хачин царайлжсан сууж байсан гин. Юу болсон бэ? Яав ив гэж асуувал урд шөнө нь гэрэл бүсгүй орон дээр хөвтөд зурагт үзэж байгаад нойрондоо дийлдээд унтаад өгчээ. Гэтэл шөн дунд түүнийг нэрээр нь хэнийг нь давтан дуудаад өгөхийг сонсоод сэрсэн гин. Дэгтэл гэрийн үүдний хаалганы цаана 2 хүн хоорондоо юм шивнэлдээд өгөхийг нь сонсчээ. Тэрээр бодохдоо Чимбагийн хөдөөнөөс ийм хурдан буцаад ирсэн байх таа гэж бодоод хүнжлөн дээгүүрээ нөмөрсөн чихтэн өөдрүүгэн хаалгыг нэхэр дөгөж очвол өнөөх шивнэлтэд байсан яран тодхон дуулдаад ирэв. Миний охин битгий. Эмээн болохгүй бол эднийхийг шатааж гана. Гэхэн түүний чихэнд тодгөгч нь дуулдсанд гэрэл сонссон зүйлдээ цочин зог тусч димэл гараараа амаа даран зогсжээ. Энэ үед хаалгыг гаднаас нь хүчтэй гэгч нь балбаж эхэлсэн байна. Гэрэл сандарсандан хашгирч "Хэн бэ? Яг одоо зайлахгүй бол цагдаа дуудлаа шүү" гэж орилтол өнөөх гэрийн гадаа шивнэлтэд байсан 2 чинь гэр тойрч алхаад сүүлдээ бүр пэд пад хэлэн гүүгээд эхэлсэн гин. Энэ үеэр гэрэл ухаан нь балартан муужирч унжээ. Ингээд тэрээр өөрөөр сэрээд шалан дээрээс өндийж зүүн талын орон дээр очиод таг гүлрэн шөнийн болсон хачин явдлыг бодоод сууж байхад нь гэрийн эзэд хөдөөнөөс ирцгээсэн байгаа юм. Чимба энэ яриаг нь сонсоод шүлсээ зайлгэн за хар дарсан л юм байлгүй дээ гэж хэлээд явуулжээ. Энэ хэрэг явдал ингэсгээд намжсан байна.
Гэдэгтэл удалгүй охин нь хашаандаа тоглож байгаад гэрийнхэн ард хашаан дотор байдаг ёрдоосон хадан дээр унаад өвдгөн шалбалж өгсөнд Чимба. Үгүй энэ нэг л биш. Юм л бол хамгийн болж бүтэхгүй байх юм. Ингээд ламхар гэртээ дуудаж залж авчраад ном уншуулж дараа нь болоод байгаа хачин жигтийн явдлыг ярьж өгчээ. Өнөөх лам хэсэг байж байгаад ин хэлжээ. Их хэлэ зовлон үдсэн хөгшин охин хоёрын газар байна да. Цаг бацаар явсан хүмүүс байна. Юу? Гоо та нар ч нараа шарлин газар дээр гэрээ барьчихсан гэдгээ мэдэхгүй байгаа юм биш үсттэй. Тийм байх гэнэ. Гоо сүүлийн үед хүмүүс шарлин газар мэдсээр байж гэр барьж буух нь онширсан болохоор танахыг мэдж байгаа юм байгаа л гэж бодсон юм. Энэ нэг эмгэн охин хоёрын газар байна. Танаа энэ хашаан додорч нугаа ёрдгор чулуу, ширлийн чулуу байна гэж хэлсэн гэдэг. Үүний маргааш нь Чимбагийнх гэдэг айл танилынхан хашаанд төр буухар болж хамхам тийшээ нүүжээ. Баян хошуунд одоо ч гэсэн энэ газар хүний шарил байгаа эсэх нь анзаарагдахгүйгээр байж л байдгийм гэсэн. Хаа нэг тэр газар нь айл буугаад удалгүй явцгаадаг гэх. «2017 оны 6 дугаар сарын ихэнх үед манай ажил дээр хотоос нэг шалгалт ирсэн юм. Тэр шалгалт нь 2-7 хоног болсон тул манай ажил их оройтож тарж байлаа л да. Гэхдээ заримдаа ч бүр ажил дээр хондог байлаа. Яг энэ шалгалт дуусахын өмнөх оройн мөн л их оройтож байсан тул ажил дээр хонохоор төлөвлөж байсан юм. Тэгсэн шүн дунд 1 цаг болж байхад удаас дуугарлаа. Утас аваад яртал ээж маань ярьж байна. Цаад дүү чинь хонхны баярын тэмдэглэж яваад би уугаад цагтаад баригдчихсан байна. Аав чинь энд цагтаа нартаа жаахан таарамжгүй харьцаа үүсгээд байна. Гэт намайг дуудлаа. Би яран гөөх шахам дарга дээрэн ороод чөлөө аваад ажиллаас гарсан юм. Тэгээд такси барих гээд зам дугуй алхахтаа эргэн харан явтал зам дээр машин өөр үзэгдэхгүй байлаа л да. Их л ээлхүүл болчихсон байв. Аргачихгүй биз. Манай ажил аймгийн төвөөс жаахан хол юм чинь. Дээрээс нь шөнийн 1 цаг өнгөрч байгаа болохоор шүү дээ. Тэгээд би үргэлжлүүлэн зам даган алхасаар явхад өөдөөс за нэг 50 орчим метрийн зайтай нэг жаахан хүүхэд наашаа алхаж явна. Замын гэрэлтүүлэгт бүдэг байдаг харагдсан юм. Бич элдвийг бодолгүй алхаж байгаад машин явахгүй юм багтаа гэсэн гордлого тээсээр эргэн харж хаад буцаад урагш харвал өнөөх жаахан хүүхэд чинь өндрөөрөө баг надтай чацсан болчихсон. Өөдөөс яг нөгөө газрын алхаж байдаг юм та. Би харсан даруйдан балмагдаад чухам юу болоод байгааг ойлгож чадаагүй. Тэгэд хэсэг дорон зогсож байтал өнөөх жаахан хүүхэд гэхүү том хүн гэхүү тэр зүйл улаан цагаан нүдэн дээр минь мошгирсан бүдэг гэрэл шиг зүйл болж хувирсан. Огцсон боцож надтай чацсан хүн болж хувираад өөдөөс ухасхийн гүйсэн. Яг тэр мөчөөс хойш нилээд хэсэг хугацааг огт сандаггүй юм. Нэг л мэдхэд би аймгийн төв рүү нилээд дөгжигсэн зам дагаад гүйж явсан. Тэгээд удаас дугарлаа. Аваад ярвал дахиад л ээж маань дүүч навчглаа. Бид хороо харж явна гэж байна. Тэрэнд нь би жаахан тайвширч ашиг хөтөл гэж бодсон. Цааш алхаж явхад замд нэг паб дайралцсан юм л та. Тэгээд тийш орж нэг хідэн хондог юм ууж тайвширч байгаад харсан юм. Шүн дунд гэртэн унтаж явахтан гинтгэн сэржглээ. Эсвэл зүтэлсэр байсан юм уу мэдэхгүй. Сэрүүн байсан эсхэ мэдэхгүй ч хөдөлж чадахгүй, дуу гаргаж чадахгүй яг л нөгөө сүнсэнд даруулна гэдэг нь болсон юм. Гэтгсэн гинтгэн миний орон дээр нэг эмэгтэй ирээд сууждаг юм байна. Эмэгтэй гэж яаж мэдсэн бэ гэвэл тэрний хувцснаас нь бас гар биенээс нь мэдсэн юм. Эхлээд би ээжийг юм болов уу гэж бодсон ч үгүй шөндлөөр ээж маань ямар ч утга учиргүйгээр ингэж суна гэж юу байх вэ гэдгийг ухаарсан даруйдан би өгтлэн хайсан.
Тэгсэн өнөөх эмэгтэй чинь гараараа миний биеийг илээд эхэлдэг юм байна. Төдөлгүй хажуугаар минь ороод хэвтчихлээ. Тэгэд хэсэг байж байсан намайг тэвэрсэн юм. Яг тэвэрэхтэй зэрэгцсэн миний амьсгал боогдоод амьсгалж чадхан болоод эхэлсэн. Зодоор тэр үед хамаг би эргээд хэвэндэн орсон юм л та. Хөдөлж чадсан гэсэн үг. Айж сандарсан би ухасхийн босоод 3 алхаад л ширээ мөрөгчихсөн. Ширээн дээр байсан хамаг юм газар унаж тар нэрхийг чимээнээр хажуу дунтаж байсан дүү мэн сэрж иглээ. Бас томор дундаж байсан ээж мэн ч сэрж гисэн. Тэгээд л болсон явдлыг хэлж маргааш нь ламд үзүүлэхэр болоод гандан орсон ч өнөөх лам нь ном уншиж өгснөөс биш ямар нэг шийдтэй зүйл огт хэлээгүй юмдаг. Тэр явдлаас хойш өдийг хүртэл ямар нэг зүйл надад тохиолдоогүй. Гэхдээ шөнө өрөө ганцаараа явахдаа их сэрэмжтэй явдаг болсон. Хэрв та дараагийн шин сонирхолтой бичлэгүүдийг цагааллгүй үзмээр байвал манай сувгийг subscribe дарж хажууд нь байрлах хонхон дээр дарахаа битгий мартаарай. Удахгүй дараагийн бичлэгээр уулзцгаая.